Миний болохоор бол монголчууд ерөөсөө нөгөө нэгдэж чаддгүй. Тэгээд биендээ итгэдэггүй. Энэ зангаасаа хитрхи удаан явцсан. Одоо ингээд монгол хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн яавал сайжрах юм? Тэрнийг хэрэгжилж худалдаж аваад байвал бид нар үйлдвэрлэж байгаа хүн нь тоног хөрөмжөө сайжруулад, бүтээгдэхүүнээ сайжруулад, хэрэглэгчдэд үлдэхийн тулд дахиж өөрийгөө бүр ингээд хөгжүүлээд ингээд явна шүү дээ, тийм. Тэгэхээр нөгөө хийж байгаа зүйл нь ингээд нөгөө худалдаа авахч байхгүй. Тэнгүүд бид нар нөгөө орж ирж байгаа өртгөндөө тааруулсан нэг юм ядсан юм хийгээд ингээд аль талтай байгаа. Худалдаа авах талдаач байгаа, үйлдвэрлэгч талдаач байгаа. Аль алиндаа алдаа байгаа. Эцсийн бүлэгтээ бид нар яг юуны төлөө явмаар байна вэ гэдгийг хүмүүст уриалмаар байгаа. Тэгэхээр бид нар Монголд бид нар үнэхээр тав тухтай сайхан амьдардаг болов Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө авч хэрэгэлдэг, тийм. Энэ соёл руу аажмаар ормоор. Өнөөдөр бүгдийг ингээл нэг өдөр ингээл Монголд үйлдвэрсэн утсан аваараа гэж ингэх нь бас утгагүй зүйл. Энэ бол ирээдүйд болох зүйл. Жишээ нь утас үйлдвэрлэх юм тийм. Эхний ээлжинд бид нар тэгвэл ядаж нэг юм цагаасараар бэлгэнд өгч байгаа зүйлээ. За биендээ ингээд нэг юм бэлгэнд өгч байгаа зүйлээ. За эсвэл ингээд авж байгаа одоо хувцас бичээкэ юу гэдгийг тийм. Энийг ингээд дотроос авч сурмаар. За авч сурахад бас ингээд дотор нь ингээд 10 төрлийн англи л байна. За мэдээж үгдгийг нөгөө ингээд Монголын үнэхээр өнөөдөр үйлдвэрлэж амжихгүй байгаа зүйлийг авна гэж чичрэхээр бас болохгүй байна тийм. Тэр анхан шатны жижиг дунд ядчил хоол идэхдээ бид нар Монгол эзэнтэй цайны газар нь орж эхлэмээр юм тийм. Тэгээд ахаад нэг ресторанд орохдоо ядчил нэг юм гадны хөрөнгө оруулалттай солонгос эзэнтэй нэг юм тий зарим одоо би ингээд төмөр замын тэргээр очиод хаяа нэг ингээд найс нөхдөдийн дуудахаар очихын гэр бүлэрээ санаатаа санамсаргүй ингээд орцсон байх ингээд орохоор нэрийн урдаас ингээд хятад аялалтай хүн яриад тооцоог нь аваад тий ингээд сууж байгаа. Тэгээд тэрэн дотор очиод бид нар мөнгө төлөөд хоолоо идэж байгаа. Тэгэнгүүт бид нар энэ эхний ээлжний юмнаас эхлэх гэж. За дараагийн левелүүд нь ингээд цаашаа ингээд хөгжөө явнаа. Бид нар бол энийг эхнээс өөр болгож хийж үзэж байгаа. Тэгээд цайны газар, за ресторанууд, машин угаалгын газар, эмийн сан, за дээрэс нь хүнсний дэлгүүр, тэ гэх мэтлэн кофе шоп гэдэг ингээд 6 нэр төрөл дээр бид нар одоо 3 сарын стратеги төлөвлөгөө боловсруулад ажиллаад явж байгаа. Гэхдээ энэ зүйл ингээд 3 жилийн өмнөөс эхэлсэн. Энэ MJL гэдэг группийг байгуулъя. Бид нар Монгол даяараа нэг л брэнд өсгөж сурах гэдэг.